Өглөө ярилцлагын нэвтрүүлэг үргэлжлэн үзэж та бүхэндээ хүрч байна. Бид өнөөдрийн дугаартаа олон улсын хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан үзэгчдэд зочдтойгоо уулзж байгаа лээ. За яг одоо энэ хэсэгт маань бидний урилгаар студид Хамбод хүүхэд өсвөрийн сэтгцийн клиникийн эмч Насан Бурмаа. За нийслэлийн ерөнхий боловсролын 141-р сургуулийн сурагч Наран Солонгоноор орогдсон оролцож байна. Баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцсэн чинь баярлалаа. За тэгээд Наран Солонготой баярын мэндийг хүргэе. Хүүхдийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. Үзээ саж байгаа хүмүүстд ч гэсэн баярын мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр одоо бидний өнөөдрийн ярилцах байгаа сэдв маань одоо хүүхд өсвөр үеийн хүүхдүүдийн сэтгцийн эрүүл мэндийн асуудлаар бид бүхэн ярилцахаар хоёр зочныгоо студид авирсан байгаа. Тэгэхээр өсвөр нас ер нь яг хэдэн наснаас эхэлдэг юм бэ? Энэ тухай манай одоо эмч маань үзэгчдэд манд ихлэ тайлбарлаж өгч байна. За хүүхдийн өсвөр нас болохоор 12 наснаас эхэлдэг гэж үздэг. 12 наснаас за 18 нас хүртэл хүүхэд өсвөр насны хүүхэд гэж хэлдэг. Гэхдээ яг сэтгэл зүйд болохоор хүний сэтгэл зүй төлөвшөж дуустал ерөнхийдөө бол 25 хүртэлх наснд шилжилтийн нас үргэлжилдэг гэж үздэг. За тэгэхээр манай эцэгчүүдэд нөгөө толгомддог асуудал нь нөгөө хүүхдээ ингээл 0-аас нэхлээл ингээл тойглол явсаар л нөгөө хүүхэд томрох тусмаа хэцүү юм а гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр үнэхээр томрох тусмаа хэцүү байгаад байдгүй энэ одоо зөвхөн яг тэр хэсэг хугацаанд хүүхдийнхаа одоо нөгөө хүмүүжил тэр нь илүү сайн төвлөрч ажиллах ёстой үе яг мөн үү энэ тухай бас тайлбарлаж өгч. Яг тийм ээ. Өсвөр наснд эцэг эхчүүд маань хүүхдтэй илүү их анхаарал хандуулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсдэгэ. Бага байхад болохоор хүүхэд маань илүү хөөрхөн жоохон байдаг те. Ээж аавынхаа илүү үгэнд сайн ордог ч гэдэм үү. Үйлдэл хөдөлгөөнийг зааварлаад харилцахад илүү амархан байдаг. Тэгсэн чинь өсвөр наснд ороод ирэхээр хүүхдүүд маань ерөнхийдөө шилжиж байгаа. Бага насны хүүхдээс том хүн болж насанд хүрсэн хүн болтлоо одоо шилжилт хөдөлгөөн хийж байгаа үе учраас ерөнхийдөө маш их огцом өөрчлөлтүүд хүүхдэд маань явагдаж байдаг онцлогтой байдаг байхгүй юу. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүд маань ерөнхийдөө бие махбодын хувьд шилжиж байгаа те нүдэнд бид нар харагдана. Тэрнээс гадна нийгэм болон сэтгэл зүйн хувьд маш том өсрэлтийг хийж идэг үе. Хүүхэд маань өөрөө бие дааж байгаа, өөрөө тусгаар хувь хүн болж төлөвшөж байгаа, өөрийгөө тодорхойлж байгаа. Тэгээд дээрээс нь нийгэмд ч гэсэнтэй хүлээх үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа. Урд нь бол жоох хүүхэдээс нь болохоор биднээс их юм шаардахгүй те их үүрэг хариуцлага хүлээлгдэггүй байсан бол одоо ингээд өсвөр наснд ороод том болоод ирэхээр нь бид нар одоо дүүгээ харч гэдэг юм уу гэр орны янзал гэр бүлд хүлээх үүрэг хариуцлага юм байдаг тийм байдаг гэд тавих шаардлагууд хүртэл нэмэгдэж идэг. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүд маань маш их юм хямралууд те жоох юм сэтгэл санааны тогтворгүй байдал ч гэдэг юм уу үүсдэг. Тэгээд тэр нь ч гэсэндээ их хурц байдлаар илэрч ажиглагддаг болохоор хүүхэд том болохоор том асуудал үүсдэг гэж ярьдаг. Тэр нь гэхдээ хэвийн явагдах ёстой үзэгдэл тийм ээ. Маш хэвийн үзэгдэл. Өсвөр насны хүүхдүүд ерөнхийдөө хямрал бол муу зүйл гэж хэлэхгүй. Харин хямралаа хэрхэн одоо амжилттай даван туулж байна. Тэр үед нь бид нар хэрхэн хүүхдтэйгээ зөв байдлаар харилцаж байна. Хүүхэд маань ч гэсэндээ одоо өөрийгөө зөв байдлаар тусгаж авч гин үгүй юу гэдэг маань хамгийн чухал байдаг. Тэрнээс биш хямрал бол муу зүйл биш ээ. За тэгэхээр зочин Наран Солонгон маань хувьд бол одоо яг өсвөр насны одоо үеийг хэрхэн даван туулж байна? Ер нь гэр бүлийн харилцаа ямар байдаг вэ? Тэгээд одоо нөгөө бусад хүүхдүүдтэй өөрийгөө харьцуулж ер нь үзэж байсан уу? Тэгдэг одоо аав ээжүүд айгүйх энэ хүүхэд инглээ чи одоо тгээч гэдэг ч юм уу. Тиймэрхүү баяраа айгүйх гардаг. Тэнгүүт энэ хүүхэд хийсэн юм чинь би ч хийж чадах байх та гэж одоо өөрийгөө одоо айгүйх хүчилдэг. Тэгээд тэрнээс бол айгүйх ядардаг. Тэрийгээ даван тулгаас айгүй хэцүү байдаг. Тэгээд эцэг эхчүүдээс яг юм хараа хяналт амир хийрдэг. Одоо яачих бол одоо ингэчих болов энийгээ хийгээчтэй тэгээчтэй гэхээр бүр улам хэцүү дарамт болоод тэгээд давж гарч бас чаддаггүй. Гэтэ одоо эцэг эхчтэйгээ зөв ойлголцохын тулд одоо та бүхний хувьд гэр бүлэрээ одоо яг яаж ажиллаж байна? Ээжтэйгээ айгүй хэрэлцдэг. Ээж ингээд за миний охин яаж ийнэж ин гэхээр надад нэг юм асуудал гарсан. Гэтэ би ингээд зохицуулцсан гэж хэлэхээр ээж за гэж орхисон. Тэгээд дараа нь аав яагаад ч мэдсэн байдаг. Тэгээд ээжид амжилтлаад хэлэнгүүт бас аав ээж хоёр хоорондоо ярьж байгаа л мэдсэн байдаг болохоор тухайн үедээ шууд шийдээд явчих юм бол илүү амар байх гэж боддог. Тэнгуүцээ бас нөгөө нэг ээжтэй ярилцмаар байдаг зүйлийг аав мэдсэн байдаг гэддэг ч тийм. Тэгэхээр зөвхөн ээжтэйгээ ярилцмаар байдаг үе одоо ээжтэйгээ ойлголцоод ярихын тулд одоо та аавд дийлэрэж гэдэг юм уу тиймэрхүү арга хэмжээ авч үзчих үү? Ер нь энэ дээр одоо эмч маань бас ямар зөвлөгөө өгөх вэ? За манай зочин Наран Солонгон маань хэлээд байгаа.
эхлээд ээжэд хэлчихэд аавд бити хэлээрэй гэж хэлэх байсан штэ гэдэг ч юм. Тэгэж дараа нь харамсдаг сүлд нь. Гэтэ угаасаа эцэг их хоёулаа мэдэх ёстой, хоёулаа мэдчихэж надад анхаарал тавьж байгаа нь илрэх болохоор тэр дээр их юм их бодохгүй. Нөгөө сая манай охин маань ярьж штэ амар их харьцуултыг мэдэрдэг гэд те өөрийгөө ч гэсэндээ бусад хүүхдүүдтэй харьцуулаад байдаг, эцэг их ч гэсэндээ үеийнх нь хүүхдүүдтэй харьцуулаад байдаг гэд те өсвөр наснд хамгийн их тохиолддог бэрхшээлүүдийн нэг маань харьцуулт байгаад байдаг. Уг нь бол өсвөр наснд өөрийгөө таньж мэдж байгаа үйл явц болж байгаа учраас үеийнхэнтэйгээ харьцуулт хийх нь бол хэвээ байдаг зүйл. Эцэг эхчүүд маань ч гэсэндээ хүүхдээ бас таньж мэдээд байгаа учраас уг нь харьцуулт хийх нь зүгээр байдаг ч гэсэндээ яг үүндээ мөн чанараа ойлгохын тулд хийж байгаа үйл ажиллагаа штэ харьцуулт уг нь. Тэрнээс биш өөрийгөө одоо илүү муу юм байна. Би одоо доогуур юм байна. Би одоо энийгээ чадахгүй байна гэхээс илүү би ийм онцлогтой юм байна. Би ийм л хүн юм байна штэ гэдэг дүгнэлтэнд илүү хүрч ивэл зүгээр байдаг харьцуултынхаа дараа. Тэгээд нөгөө ээжтэйгээ ярилцах гэсэн чинь аав мэдсэн байгаа гэдэг жоохон хэцүү байдаг гэсэн тий яг үүндээ бид нар ээж хүн охинтойгоо харилцах нэг өөр аав хүн те охинтойгоо харилцах нэг өөр охин ч гэсэн те аавтайгаа нэг өөр ээжтэйгээ нэг өөр бас асуудал ярмаар байгаа шүү дээ те тэгэхээр яг үүндээ яг харилцаан дээр аавтай харилцах байсан бол би шууд л аавд хэлчих байсан биз дээ. Хэрвээ ээжтэйгээ харилцах харилцаа байгаа учраас би ээжтэй нандинаж хэлж байгаа шүү дээ. Тийм болохоор эцэг эхчүүд маань ч гэсэндээ яг энэ дээр сайн анхаарах хэрэгтэй. Үнэхээр би энийг ингээд охин маань надад хуваалцсан ч гэсэндээ нөхөртөөгөө би хичнээн дотн ч гэсэндээ яг энэ асуудал шууд ингээд бид одоо аав ээж хоёр хоорондоо ингээд хэлцэх асуудал муу юм уу биш юм уу? Охин маань энийг юу гэж бодох вэ гэж бодсны үндсэн дээр хин нэгэнд мэдээлэл хуваалцах уугүй юу гэдгийг шийдэх хэрэгтэй. Яг үүндээ аав ээж ч гэлтэхгүй бүр ингээ хамаатан садантаа хүртэл ярьцдаг шүү дээ. Манай охин тэгсэн тэгж байгаа ингэж байгаа гэл те. Тэгэхэд бас яг тэрийг хуваалцахыг хүсэж гинэ үгүй юу гэвэл бас үгүй байгаа гэдэг шүү дээ те. Тэгэхээр айгуу сайн бодхол хэрэгтэй энэ асуудал дээр. За тэгээд нэг яг энэ өсвөр насны дээр эрэгтэй эмэгтэй хүүхдийн ялгаанууд бас гардаг болов. Яг одоо гэр бүл хүмүүжлийн хувьд одоо эрэгтэй хүүхдээр ингэж харилцуул илүү тохиромжтой, эмэгтэй хүүхдээр ингэж харилцуул илүү тохиромжтой гэдэг зүйл байдаг болов. Ер нь бол ялгаанууд гардаг. Эмэгтэй хүүхэд байх тусмаа ерөнхийдөө нөгөө хүйсийн онцлогоороо маш их сэтгэл хөдлөл мэдрэмж өндөртэй нас. Өөрөөр хэлэх юм бол өсвөр насндаа охтууд илүү юмдын эмзэг мэдрэмтгий хандан ганцаардлыг мэдрэн тэгээ жоохон түгшин тэгээд гуниглан заримдаа нэг юм гутралт орсон юм шиг юм байдлууд гутранг байдлууд ажиглагдаж болно. Тэгэхээр эмэгтэй хүүхдүүд болохоор илүү сэтгэл хөдлөлийн ийм тал дээр хямралтай байдаг бол хөвгүүдийн хувьд болохоор илүү сэтгэл хөдлөл гэхээсээ илүү одоо ингээд чи гуниглаад нөгөө ганцаардаа төгшөөд нөгөө гэж ярихгүй шүү дээ. Тэрнээсээ илүү ер нь бүх сэтгэл хөдлөлөө уур бухимдлаар илэрхийлэх гэдэг. Тэгэхээр охтууд ч гэсэн ууртай боломжтой. Тэгвэл хөвгүүдийн хувьд бол илүү жоох юм огцом ширүүн зан авираар уур уцаар маань гарч ирдэг онцлогтой байдаг. Тэгээд мөн адил эрэгтэй хүүхдүүдийн хувьд болохоор илүү жоохон дэлгэцийн хамааралтай болдог ч юм уу. Эсвэл нөгөө хичээлдээ хийх идэвхэн сулардаг ч юм уу. Зарим тохиолдолд хичээлдээ хит хаан хандаад заримдаа хичээл мичээлээ жоохон таслах гад байдаг ч юм уу. Нэг тиймэрхүү байдал илүү их ажиглагдах гад байдаг. Тэгэхээр ер нь охтууд маань сэтгэл хөдлөл маань илүү эмзэг мэдрэмтгий боллоо гэдэг энэ өөрөө өвчин эмгэг болоод байгаа гэхээсээ илүү хямрал байх бас талтай байдаг. Хөвгүүд маань ч гэсэнтэй амар ууртай уцаартай болоод эсвэл хичээл номондоо хайн болоод илүү ширүүн болоод байгаа нь өөрөө бас өвчин эмгэг болоод байгаа мó гэхээсээ илүү бас хямралтай холбоотой гарч ирж байгаа шинжүүд байх магадлал бас байдаг. Тэгэхээр нөгөө нэг юу яадаг штэ одоо нөгөө охтууд ч юм бол ялангуяа нөгөө ээжтэйг илүү аминчхан зүйлээ ингээ ярих боломжтой бол хөвгүүд маань одоо Монгол аав нар их хөвчлэн нөгөө тиймэрхүү сэдвүүд ингээ сонсоод сууж идэг завтай аавч гэж баг байхгүй тэгээд тэрийг сонсоод суудаг дийлийнх нь тийм байх тийм ээ. Гэтэл нөгөө хөвгүүд маань ээжтэйгээ тэр сэдвийн тухай бас ярьж чадахгүй байх үед бас байх бах тийм ээ. Тэгэхээр энэ үед яг ээж нар аав нар яг одоо эрэгтэй хүүхэдтэй голчлон яг яаж харилцах ёстой вэ? Яг үнэ эрэгтэй хүүхдүүд маань эмэгтэй хүүхдээс бас илүү дууцоотой тий. Яг юу бодоод байгаа, юу мэдрээд байгаа, яг юу хүсэж байгаа вэ гэдгийг ингээд шууд илэн талангуу өөрөө санаачлаад хэлэх нь их цөөхөн байдаг болохоор эцэг эхчүүд маань их тэрэн дээр санаа зовдөг. Тэгээ ингээд ярилцахыг хичээдэг. Тэгээд хэрвээ хүүхэд маань өөрөө санаачлаад хэрвээ ярих юм бол тэр үед нь ерөөсөө ямар ч завгүй байсан тий хоол хийжсэн ч вэ, завгүй одоо ажиллаа хийжсэн ч вэ бүх юм хоошин тавиад ярилцаарай гэж зөвлөнө.
Яг өөрөө ярилцмаар байгаа үед нь тэр боломжийг битгий алдаарай. Харин ээж аав нар маань өөрөөснөө ингээд нэг завтай болоод тий өөрөөснөө нэг сайхан ядраагүй үедээ ч юм уу өөрөөснөө нэг ажиллаа тараад нэг сайхан завтай үедээ ярилцахаа суугаад байдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө хүүхэд маань нөгөө нэг ярилцах үеийн наастран алга болсон байдаг. Тэгэхээр жоохон ярилцлага маань жоохон бүтлгүүтэх гээд байдаг. Тэгэхээр болж игэл өөрснөө илүү хүүхдүүдэд зориулт гаргаж ярилцах хэрэгтэй. Тэгээ хэрэг заяа ярилцах гад байхад хүүхэд маань өөрөө татгалзаад иж болно те бас ингээ ярьж өгөхгүй ингээд нэг л юм идэхгүй ярилцлаганд оролцоод байх юм бол битээ бас их хүчлээрээ гэж зөвлөнө. Ерөнхийдөө ээж аав нар маань би санаа зовж байгаа шүү те би ингээд чиний талаар чи илүү мэдмээр байна, миний чи илүү сонирхож байна, би чамтай ингээ ярилцахыг хүсэж байна гэдэг ийм жоох юм ярилцах юм нэг жоох юм сэтэл өгөөд тэгээд үнэхээр ярилцахаар бол хүчлэхгүй дараа ярилцъя миний хөө гэдээ орхих нь илүү дээр байдаг. Харин дараагийн тэр боломжийг битгий алтаарай гэж хэлмээрээ. За тэгэхээр яг одоо наран солонгос очноосоо бас асуухад яг одоо нөгөө нэг өсвөр нас эхэлснээс хойш харилцаанд тулгарч байгаа хамгийн том асуудлууд нь юу вэ? Ер нь ингээд бусад томчуудаас юуг одоо хүсэж байна яг энэ өсвөр насныхаа үед? Одоо хүүхэд бид нар чинь томчуудын тойл тэгэхээр бидний хажууд юм зөв үлгэр дуурайл үзүүлээд одоо эцэг эхчүүд хоорондоо муудалцахаар бид нар тэрийг нь сураад найз нөхөдтэйгээ бас ингэ муудалцах гээд байдаг. Тэгээ ангитай харьцаж яхад маш олон төрлийн зан аштай хүүхдүүдтэй харилцсан. Тэгээ тэд нар маань ингээд зүгээр юм ярьж яхтаа л нэгнийгээ доромжлоод ингээ муухай үг нэгэндээ хэлээд тэрийг нь ангийн хүүхдүүд юм хэвийн юм шиг хүлээгээд авцсан. Тэр нь ингээд хэцүү байдаг. Дараа нь надад нэг хүүхэд тийм юм хэлэхээр надад тэр нь өөрөөр тусч болно. Тэгээд эцэг эхтэй хэлэхээр өө наа чи зүгээрээ гэдэг ч юм уу. Тийм асуудал бас айгүй их гардаг. Яг үнэ амар чухал хоёр зүйлийг хэллээ манай охин. Одоо ингээд ээж аав нар маань хүүхдтэй ерөөсөө үлгэр дуурайлал одоо үйлдэлээрээ л үлгэр дуурайл үзүүлнэ. Тэгэхээр хүүхэд бол ээж аавын тойл гэдэг яалтчихгүй үнэ. Ээж аав нар маань өөрснөө уцаа үзэж үзснээ хүүхдээ харснаа чи яа уцаа үзээд гэдэг тий. Өөрснөө ингээл орой унтахгүй байж байжснаа хүүхдээ чи яа унтахгүй байгаа гэж тэгдэг штеп. Тэгэхээр ерөөсөө хүүхдээсээ ямар зүйлийг хүсэж байгаа та нар өөрснөө тэрийг хийхийг хичээ гэж зөвлөмөр өгдөг ээж аав нартаа. За тэгээд ангийн хамт олонтойгоо харьцах айгүй хэцүү гэд нэгнийгээ шууд янз бүрээр хараагаад илтэг бусаар доромжлоо. Тий. Тэгээд тэрийг ээж аавдаа хэлэхээр ээж аав нар маань зүгээр штэ гэд тэгдэг те. Тэгэхээр одоо нөгөө нэг хүүхэд маань ээж аав нартаа мэдрэмжээ ингээ хилээд өгнө ороод ирдэг байхгүй юу? Манай найз амар муухай тийм үг надад хэллээ. Надад амар муухай санагдлаа. Ер нь өстой нэр ийм юм байна, тийм юм байна. Багш маань инглээ гэд ингээд ороод ирэхээр ээж аав нар маань тэр одоо нөгөө үйлдэл одоо тэр юуг нь чи яага хов зүгүүд юм ч гэдэм үү те. Энэ чинь тийм асуудал биш шүү дээ. Чи өөрөө энийгээ зохицуулах хэрэгтэй шүү дээ ч гэдэм үү те. Ерөөсөө бидний үед бараг тийм л байсан шүү дээ гэж хэлдэг. Яг үнэ тэгэж хандах гэдэг. Тэгэхээр хүүхдүүд маань хэрв заяа эцэг ихтэй хандаад нарийн одоо тэр өөртөө тохиолдоод байгаа асуудлаа хилээд ороод ирэхэд бид нар шууд ингээ зөвлөгөө өгдөг ч юм уу. Эсвэл шууд ийм л байдаг шүү дээ, тийм л байдаг шүү дээ гэсэн хандлагаар хандах юм бол хүүхэд маань дахин ээж автайгаа тэрийг ярилцах тийм таатай биш болчдөг. Тэгэхээр болж өгвөл тэр мэдрэмжийг нь амар сайн сонсоосоо гэж хүсэж байна. Тий. Үнэхээр тэр найзууд нь амар муухай хараал хилээд байгаа ч юм уу те хэцүү байдалд оруулаад байгаа бол тэрийг нь засаж одоо шууд ээж аав нар маань хөндлөнгөөс оролцож чадахгүй нөхцөл байдал байгаа ч гэсэн те хүүхдтэйгээ тэрийг амар сайн хуваалцаж мэдэрч сайн сонсож байгаасай гэж боддгоо. За тэгээд манай өөр зочинд өөр тулгамдж байгаа одоо яг сэтгүүл зүйчтэй уулзсан юм чинь өөр асуухаар сонирхож байгаа зүйл байна уу? Багш нар дээр ингээд нөгөө хүүхэд толгоныг ялгарч харьцдаг. Одоо ингээ эмэгтэй багш нар болохоор эрэгтэй хүүхдүүдтэй илүү ингээ дотн за одоо чи хичээж байгаа юм чинь энийг нэмчий дүнгийн нэмчий гэд. Эрэгтэй багш нар болохоор охтуудтай айгуу зөвлөн ханддаг. За өстой гоё харагдаж байна. Өнөөдөр айгуу гоё болсон юм байна штэ гэд. Тэгээ эмэгтэй багштай харьцахаар айгуу хэцүү байдаг. Чи хиндэ таалагдах гад үсээ задгаа тавьсан. Хиндэ таалагдах гад нөрөө бутцсан. Ёпо өмсөөч гэд. Тэр нь амар одоо хэцүү байдаг. Яг энийг би хийх ёстой юм уу? Над би өөртөө таалагдчих хаад болоо хаад багшид заавал ингээд хэлэх ёстой юу гэдэг айгүй хэцүү. Яг үнэ. Багш гэдэг бол зөвхөн хичээл зааж байгаа те зөвхөн мэдлэг олгож байгаа хүн биш шүү дээ. Багш гэдэг бол ерөөсөө тэр ангийн хүүхдүүдийн бүх хүүхдүүдийн уур амьсгал сэтгэл зүйд ингээд шууд нөлөө үзүүлж идэг маш чухал тийм хүн байдаг. Тэгэхээр ангийн багш ямар хандлага гаргах уу, ангийн багш биеэ яаж авч явах уу, ангийн багш хүүхдүүдтэй тус бүр хэрхэн яаж харилцаж ийн гэдэг маань ерөөсөө тэр хүүхэд тэр одоо анги танхимдаа ямар байдлаар одоо байр суурь эзлэх вэ гэдэгтээ шууд хамаатай болчихдог.
Тэгэхээр ерөөсөө энэ дээр багш нар маань маш сайн анхаарч явах хэрэгтэй. Аль болох тийм хувийн хандлага гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй. Хүүхэд болгоны онцлогийг нь өөр нь хүлээн зөвшөөрч яг тэр онцлогт нь тохируулж харилцах хэрэгтэй. Тэгээд дараагийн одоо за би багш биш болохоор буруу ярьж магадгүй л дээ. Гэтэ дараагийн зорилго бол эрдэм ном, хичээл, сурлагын амжилт юм шиг надад санагддаг. Хамгийн түрүүнд тэр хүүхдийг хүн гэдгээр нь те одоо дахин давтагдчихгүй эн чинь ерөөсөө ингээл онцлог өөрийн онцлог шинж чанараараа оршиж байгаа хүн шүү дээ гэдгээр нь хүлээж авмаар санагддаг. Тэгхийн бол ерөнхийдөө ангийн уур амьсгал хүртэл багшигаа дагаад их айтайхан байгаа юм шиг байдаг штэ. Яг өсвөр насны сэтгэл зүй юу нь яг ямар байд юм бэ? Одоо ингэсэн би өмнө бас нэг зүйл уншиж байгаад ингээд яг нэг юм харанхуй зүйл рүү унаад байгаа ч юм шиг уууд ингээд айгүй их тохиолддог. Эсвэл ингээ гинтгийн ингээд сэтгэл санаа айгүй гоё ингээл гадаа ингээл өвөл болж ирсэн ч гэсэндээ баг ингээ зуны өдөр шиг юм гоё юм өөр сэтгэл зүйнүүд ингээд янз янзаар илрээд идэг гэдэг ийм бас нэг ярилцлага сонсч байсан. Тэгэхээр яг өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй тархин дотор яг ямар процесс явагдаж байт юм болов? За өсвөр насны хүүхдийн тархин дотор сэтгэл хөдлөл болон танин мэдхийн үндсэн юм хоёр том үйл ажиллагаа явагдаж байдаг. За сэтгэл хөдлөл гэдэг нь болохоор саяны таны дурдсан тий нэг бол бүр амар ингээ бүхний чадж байгаа юм шиг амар гоё болцсон юм шиг хөөрхөн болцсон юм шиг тий бүгдийг юм хайрламаар юм гоё мэдрэмж төрж болно. Эсвэл амар ингээ доошоо нөхрөө унаад байгаа юм шиг тий өөрөө бүр хамгийн муу болцсон юм шиг ерөөсө бүх юм бүтэхгүй байгаа юм шиг ирээдүй хүртэл амар хэцүү санагддаг ийм үеуд тулгарч болно. Тэгэхээр ерөөсөө сэтгэл хөдлөлийн хувьд бол өсвөр насны хүүхэд маш тогтворгүй. Маш их юм хүчтэй хариу уруул хүчтэй байдлаар сэтгэл хөдлөлөөрөө үзүүлж идэг ийм онцлогтой үе байдаг. Тэгээд тэр болохоор өвчин эмгэг биш, тэр хүүхдийн буруу биш, тэр бол асуудал биш. Уг нь бол яг ийм онцлогоор явагдаж идэг. Энэ өөрөө дааврын одоо ийм тогтворгүй байдалтай бас ингэ шууд холбогдож идэг байхгүй юу? За тэгээд нөгөө талаараас танин мэдхийн хувьд айгүй том өсрэлт өөрчлөлт явагдаж идэг. Өөрөөр хэлэх юм бол хүүхдийн маань одоо сэтгэн бодох, гүнзгий ингээд альва зүйлийг тунгаах логиктэс дараалтай бодох тэгээд одоо нөгөөний одоо ертөнцийг үзэх үзэл гэх мэтчлэн айгүй том ойлголтуудыг хүүхэд маань дотор ингээд бодож идэг байхгүй юу? Одоо ингээд нэг мөнхийн сэдв бас одоо хайр гэж юу юм ч юм уу те би одоо ер нь ингээд яг ямар хүн юм би ийм чадвартай юм уу би ерөөсөө юу ч чаддаггүй юм тийм үү би ерөөсөө энэ хорвоод яах гэж төрсөн би ер нь төрөх ёстой байсан юм үгүй байсан юм уу ч гэдэг юм те ерөөсөө ийм амар том сэдвүүд ингээд хүүхдүүдийн маань ингээд толгой дотор ингээд ерөөсөө маш их асуултууд ингээ эргэлдэж идэг үе байдаг байхгүй юу. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүд маань ийм өөрийгөө ч ойлгохгүй. Би бүр ингээ амар ийм олон ийм эсрэг тэсрэг хүн миний дотор байгаад байгаа юм шиг санагдаад байна гэж бүр ярьдаг байхгүй юу. Тэгэхээр тэрийг бол ерөөсөө хэвийн шүү гэж хэлмээр байдаг. Тэр болгоныгоо ингээ хүүхэд өөрөө мэдрэхээр ерөөсөө хэвийн биш юм шиг би л өөрөө болохгүй байгаа юм шиг те би өөрөө ерөөсөө баг ингээд заримдаа хүүхдүүд нөгөө нэг чат GPT-тэй ярилцаад онш тавиад өөрийгөө ороод ирдэг байхгүй юу? Би ерөөсөө л ADHD-тэй юм байна. Би ерөөсөө л төвшөлттэй. Би ерөөсөө л травматай гэх ингээд ороод ирдэг. Ерөнхийдөө тэгэж өөрийгөө онцлох гэхээсээ илүү ийм тогтворгүй байдлаа бид нар тайвнаар хүлээж авах юм бол айгүй хурдан бас дараа нь тайвширсан байдаг. Одоо энэ өсвөр наснд гаргаж байгаа нөгөө олон төрлийн сэтгэл хөдлөлийн зангуудыг насанд хүрснээс хойш тэрийг одоо хэрэггүйг нь авч үлдэхгүй тулд яах ёстой вэ? Одоо магадгүй ингээл би өсвөр наснда нэлийн уур бухимдалтай ингээ өсвөр насаа өнгөрүүлчихлээ шүү дээ. Тэнгүүд би 18-аас хойш яг тэр хിവэрээ хадгалах гэдэг шүү дээ, тэ. Тэрийг ингэж цогсоо харгах гэдэг юм уу, тэ. Одоо мэдээж тэнд аав ээж одоо харилцаж байгаа нийгмийн хүрээнд одоо тэнд бас давхар нөгөө тусламж үйлчлэг нь хэрэгтэй л дээ, тийм ээ. Тэгэхээр хамгийн гол одоо эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөөч гэдэг юм уу, тэ. Одоо хүүхдээ хэрхэн яаж зөв сонсох вэ, яг зөв цэгийг яаж олж ярилцах вэ гэдэг бас нэлээд том чухал юм том сэдв байгаад байдаг л та, тийм ээ. Яг үүндээ ингээ өсвөр насны хүүхэд хямраад ууртай болж болно те хичээл мичээлдээ идэвхгүй болж болно эсвэл нэг жоох юм хариуцлагагүй юм шиг юм зан авир гарч болно тэглээгээд танай хүүхэд тийм ууртай хүн болчихгүй шүү. Одоо тийм зан авир гаргаж ажиглагдлаа гэж танай хүүхэд насан туршдаа тийм хариуцлагагүй амтан болчихгүй. Тийм болохоор эцэг эхчүүд маань та хэд маань бити хитрхи хүүхдээ санаа зов. Хитрхи санаа зовчхоор хүүхдтэйгээ бүр ингээд хитрхи дамттай харилцаа үүсгэж байдаг байхгүй юу? Одоо л ерөөсөө нам дарыг. Одоо л энийг нь алгуулахгүй бол одоо энэ чигээр үлдэх нь энэ хүүхэд гэж айгаад өстой. Хүүхдэд байцах газар болгоод байдаг. Тэгэхээр хэрвээ заяа иймэрхүү зүйл ажиглагдаад байгаа бол хүүхдээ та нар ингээд тэр чигээр ийм амтан болчихноо гэж бити бодоорой. Хамгийн гол нь яг тэр үед нь бид нар зөв байдлаар хүүхдтэйгээ харилцаа тогтоох нь л чухал. Одоо хүүхэд чинь харваас ингээд бид нар ингээд хүүхдээ хараал мэддэг шүү дээ. Хамгийн сайн мэддэг ууртай байна. За энэ өнөөдөр жоохон ааштай байна.
энэ одоо юу тохиолдсон юм бол ингэ л хачин болчих гэж мэдчихдэг шүү дээ. Тэгэхээр хүүхэд чинь тийм тогтворгүй байгаа үед битээ хүүхдээ уурлуулаад дахин чи яацیں, чи юу яагаад ингэж байгаа, юу дутлаа гэж ингэж байгаа ингээд битээ ингээд улам нэм таагүй байгааг нь улам дэвэргээд өдөөгөөд тий уламд ортуулаарэ. Аль болох тавгүй байгаа үед нь одоо хувийн орон зайг нь олгоод тайвшрах боломжийг өөрөөр нь тайвшрах боломжийг олгоцсон дээр. Тэгээс эцэгчүүд заримдаа бас ингээд хүүхдээ хэцүү болгох нь бүр тайвшруулах гал өөрөө оролдоод байдаг шүү дээ тий. Тэгээгч бас заавал шаардлагатай биш. Тэгэхээр хүүхэд маань өөрийгөө тайвшруулж сурна гэдэг чинь айгүй том бас ур чадвар байдаг. За тэгээд хэрэг заяа та нар өөрснөө эцэг эхчүүд маань тийм яахан алдцсан ууртай тий уурлахаараа бие барьж чаддаггүй. Тэгээд өөрснөө тийм юм хариуцлагагүй зан авиртай биш бол хүүхэд чинь тийм болохгүй шүү дээ. Битээ санаа зов. Хэрвээ та нар өөрснөө тийм байж магадгүй яана над чиг болчих үедээ санаа зовоод байгаа бол тэрийгээ засах хэрэгтэй байхгүй юу? Хүүхэд бол ээж амын тавь шүү дээ. За тэгээд манай зочин Наран Солонгой маань хувьд бас нөгөө яг ууралсан үедээ ч юм уу эсвэл хамгийн жаргалтай байгаа үедээ ер нь аав ээжээсээ юу хүсдэг вэ? Яг ууралсан үед нь үнэхээр одоо нэг ингээл ганцаараа ингээл үнэхээр нэг өрөөнд ороод ч юм уу ингээд сууж ивэл тухтай байд юм уу? Яг тэр үедээ яаж тайвширдаг вэ? Эсвэл баяраа яаж хуваалцдаг вэ? Ганцаараа байх нь илүү тухтай байдаг. Тэгээд яг ганцаараа орон дээрээ ч юм уу хөвтчихээр араас өглөөл чи яатсан энийг хийгээч би чамд ингэж хийх гэж хэлсэн штэ гэх тэнгүүт улам дарамт үсгээ за ер нь гарыг гэхээр ардаас хаашаа гарах гээд байгаа хичээлийн чинь цаг болоогүй байна. Тэгэл дахиад орхоор өглөөл бүр ингэ тэр нь бүр улам дарамт болно. Тэгээ ээж аавд ч айгүй хэцүү байдаг. Харин жаргалтай үедээ хуваалцдаг. Тэгээд надад тийм болсон би одоо энийг хийцэн би айгүй жаргалтай байна гэхээр бас тийм үү ашгүй дээ. За тэгвэл энэ бүтэж байгаа бол болоодоо гэдэг тийм магтаалын үг сонсох аюу дуртай. За тэгээд яг нөгөө нэг өсвөр насны үеийн одоо бидний үеч нөгөө миллениал үе гэж яриад байгаа шүү дээ. Яг Gen Z үеийн миллениал үе хоёрын өсвөр нас адилхан л ингээ хүмүүс явж байгаа учраас ингээ адилхан л өсвөр насны ингээ процесс явагдаж шүү дээ. Тэгтэл одоо бол энд нэг бүр Gen Z үе дээр илүү анхаарал төвлөрөөд байгаа шүү дээ. Одоо Gen Z үеийнхэн ийм Gen Z үеийнхэн ингэдэг гэл те. Гэтэл нөгөө нэг үе хоорондын бас энэ ялгаа нь одоо өсвөр наснд гарах уу? Миний бодлоор гардаг. Тийм, ерөнхий суурь нь бол адилхан л да. Ерөнхий одоо асуудлууд бол адилхан. Гэхдээ ялгаатай бас юм зүйлүүд байдаг. Ялангуяа одоо нөгөө Gen Z үе, альфа үе гэж одоо яриад байгаа шүү дээ. Энэ үе чи өөрөө бидний одоо үеэс өөр нь сошиал орчин чинь амар том амьдралын байр суурь болчиход байгаа байхгүй юу? Амьдрал нөлөөлөх нөлөө амар том болчиход байгаа. Одоо зүгээр энгийн жишээл авахад бид нар ингээд бүл эдэлт гэж яриад байдаг шүү дээ. Бид нар тэр үед болохоор яаж одоо бидний үед яаж одоо тийм дээрлэхэлт явагддаг байсан бэ гэхээр шууд ингээд нэг ангийнхаа дунд хэлдэг ч юм уу тэрээ инээ чи тийм штэ ийм штэ гэдэг юм уу эсвэл нөгөө хан ман дээр тэр чин тийм ингээд бичээд үлдээчдэг ч юм уу те эсвэл ингээд цахиа махаа дамжуулдаг ч юм уу тийм байдлаар явагддаг байсан бол одоо тийм дээрлэхэлт ч гэдэг юм уу юм таагүй харилцаа чинь бүр амар өргөтгсөн хэлбэрээр бүр явагдаад байгаа байхгүй юу? Сошиал орчин гэдэг чинь ингээд хүн болгоны харж болдог газар би бинийхээ тэр доор зургийн доор янз бүрийн бичиж үлдээдэг ч юм уу зургийг нь янз бүрийн газар шеэрлдэг ч юм уу өөр байдлаар ашиглацдаг ч юм уу бүр өргөтгсөн байдлаар найзууд хоорондоо ингээд би бинийгээ муулдаг байсан бол одоо бүр ингээд том групп нээж байгаа тэрэндээ би бинийгээ доромжилдог ч юм уу те эн чинь өөрөө ингээд үе хоорондын ялгаа байгааг л харуулж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр яалтчгүй энэ үе чи өөрөө өсвөр насныхны одоо сэтгэл зүй тааг нөлөөлж байгаа нь үнэ. Тэгээд дээрээс нь мэдээлэл хүртэл ямар амар цензургүй хаанаас ч хамаагүй ямар ч хамаагүй мэдээлэлд орох боломжтой байна те. Тэгэхээр энэ ерөөсөө өсвөр насны хямрал одоо өсвөр нас өөрөө хэцүү байгаа надад аргагүй юм шиг санагддаг энэ үе бол. Тийм. За тэгээ бидний ярилцах цаг өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч хүрэлцэрсэн хоёр зочиндоо маш их баярлалаа. Тэгээд мэдээж нөгөө нэг өсвөр насныхан маань одоо хэцүү байгаа ч гэсэндээ амьдрал ирээдүйд бүх зүйл сайхан болно тийм ээ. Тэгээд одоо туулах ёстой хүн болгоны туулаад тавж байгаа ийм зүйлийг бол та бүхэн бас одоо бие физиологийн хувьд давж гарч байгаа шүү гэдэг бас хэлхэн зүйтэй болоо гэж бодож байна. Тэгээд хоёр зочиндоо маш их баярлалаа. Баярлалаа. Баярлалаа үзэгчдээ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан үзэгч та бүхэндээ үлций телевизээс энэ хүүхлийн ярилцлагаа нэвтрүүлэхийн тусгай дугаарыг та бүхэндээ хүргэж одоо өндөрлөх төгссөн байна. Тэгээд бидний урилгаар өнөөдөр студид маань хам бод хүүхдийн өсвөрийн сэтгцийн клиникийн эмч насан бормаа болон нийслэлийн ерөнхий боловсролын 141 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч Наран Солонгоноор өргөдөн олцож үзэгч та бүхэндээ бас өөрсдийнхөө баярын сэтгэлийг хуваалцаж мэдээллийг өглөө. Тэгээд хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Хүүхэд бүхэн инээд төр дүүрэн аз жаргалтай өнөөдрийг өнгөрүүлэх болтугай. Баяр та үзэгчтэй.